хэсэгнүүд минь өнөөдөр бүгдээрээ дэлхийн 2 дугаар дайнаас хойших Японд болж исэн хамгийн том халдлагуудын нэгнийхэн талаар ярилцах болно. За бүгдээрээ энэ бүх халдлагыг ярихаасаа өмнө эхлээд энэ яг ямар студ байсан талаар яг энэ аниме студийнхаа талаар жоохон мэдээлэлтэй болчих. Ер нь бол энэ студийг мэдгүй хүн бол байхгүй байх гэж би баг бодож байна. Гэтэ бас байж магадгүй, тийм болохоор энэ талаар сайн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн зүйтэй халуу гэж бодож байна. За Kyoto Animation студид нь болохоор 1981 онд ингээд үүсгэн байгуулагдчихсан. Энэ студийн үүсгэн байгуулагч нар болохоор Hideaki Hata болон түүний эхнэр Yoko Kyoto нарын үүсгэн байгуулж байсан юм жижиг студ байсан ч гэсэн энэ студ нь ингээд үйл ажиллагаагаа ингээд олон жилийн турш тасралтгүй идэвхтэйгээр ингээд яваасны үр дүнд Японы хамгийн том аниме студидын нэг нь болж чадсан ийм студ байт юм байна. За одоо энэ студ нь болохоор тооноос илүү чанарыг барьдаг бас дээр нэмээд ингээд ажилчдыгаа өөрсдөө ингээд сургаж авдагаараа бас ингээд алдартай юм байна. За тэгвэл энэ студид ямар анименуудыг бүтээсэн бэ гэвэл за бидний хамгийн сайн мэдэх гэх юм бол за миний хамгийн сайн мэдэх нь болохоор энэ юу байсан гэвэл Silent Voice гэдэг нэг аниме байдаг шүү дээ. Та нар бараг бүгдээ мэдж байгаа хта тий. Ингээд тэр аниме байсан. Тэнгүүдээ Clannad гэдэг нэг аниме байдаг шүү дээ. Clannad гэдэг нэг аниме байдаг шүү дээ. Тэр анимег одоо хийж исэн ийм студ байгаа. Тэгээд K-On гэдэг нэг бас нэг тиймэрхүү мэддэг шүү дээ. За тэрийг бас ингээд хийж исэн студ байдаг. За тэгвэл энэ яг Shinji гэх нэрхтээ яагаад энэ студийг ер нь сонзон өвөрлөөд шатаах болсон бэ? Энэ ер нь яагаад ийм санаатаагаар ийм Kyoto Animation студ дээр гал тавиад 36 хүнийг амийг яг нь хөнөөгөөд 30 хүнийг 3 дугаар түвшний ийм төлөвлөлтийн зэрэгт хүргэсэн бэ гэдэг талаар нь ярилцсанаа бүгдээ өнөөдөр. За энийг ярихаасаа өмнө бас энэ Shinji Itoгийн талаар бүгнээр жоохон мэдээлэлтэй болъё. За энэ Shinji Alba гэдэг хүн болохоор нь штэ. За би сая уучлаарай Shinji Ito гэлцсэн байна. Shinji Alba гэдэг энэ хүн байгаа байхгүй юу? За энэ хүн нь болохоор 1978 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрж байсан. Тэр хүн болохоор Saitama хотын Midoroki гэдэг тойрогт ингээд төрж өссөн ч гэсэндээ аав ээж хоёр нь яг жоохон бах үед нь яг өсвөр насныхын үед нь салтаас нь болоод аавтайгаа хамт өөр газар нүүн шилжиж амьдарчсан. Тэгээ одоо тэрнээс хойш юу нь бол тэр газараа нэлээд удаа амьдарсан гэдэг юм лээ. Тэгээд энэ газар амьдарч явах явцдаа энэ одоо энэ Shinji нь болохоор ер нь жоохон ингээд өсөж том болохынхаа хэрээр ингээд нөгөө нэг ээж аав хоёроо салтаас басна уу аль эсвэл шинэ газар очиод тасан зохицохгүй байсандаа басна уу нэг тийм нийгмээс айх амьгэгтэй болоод яг ингээд гэр бүлийнхнийгаа айгүй их зовоодог тийм хүүхэд байсан юм билээ. Тэгээд ер нь айгүй их хэрэг түүх тарьж явдаг, зодоонуудыг хийдэг. Тэгээд тэрнээсээ болоод сургуулаасаа гарчсан нэг тиймэрхүү ер нь жоохон үл бүтгэх нөхөр байсан гэж хүмүүс яг ойр дотныхнаа нь ярьсан билээ. Shinji-гийн энэ бол яг нөгөө Kyoto Animation студ дээр тавьсан одоо ингээд түүмэр болон энэ халтлага нь хамгийн анхны гэмт хэрэг нь байгаагүй. Энээс өмнө энэ хүн болохоор 2012 оны 6 сард хамгийн анх цагдаад баригдчихсэн. Яагаад баригдчихсэн гэхээр ингээд зэвсэгт дээрмгийн хэрэгээр ингээд баригдчихсэн. Ингээд хүүтэн мис бол хутга ашиглаад хүмүүсийг дээрэмдээд ингээд 200 yen ч юм уу ингээд ер нь бол ингээд мөнгө салгадаг ингээд байжгаад ингээд баригдаад цагдаа дээр очиод ингээд шүүх хуралд орж исэн гэдэг юм байлээ. Тэгээ яг шаран суух ёстой байсан. Яагаад тэгэхээр энэ нь болохоор маш олон удаагийн давтамжтай тийм хэрэг байсан. Гэхдээ түүний өмгөөлөгч нар ингээд маш сайн ажиллаж чадсан. Тэгээд тэр хүнийг ингээд нийгмээс айх айцтай. Тийм болохоор яг юм шоронгийн юм ял шитгэл ингээд аваад ингээд хоригдох тийм ингээд бүрэн юу яах тийм чадамжгүй, хариуцлага хүлээх чадамжгүй гэдэг дүгнэлт гаргуулад тэгээд тэр хүнийг ингээд суллаа тавиа болчихжсэн байгаа байхгүй юу? Ямар ч тийм албатан эмчилгээнд явуулаагүй л гэсэн үг энэ хүнийг. За тэгвэл яг энэ хүн нь яг ийм сэтгцийн өвчтөй гэдэг ер нь бол ойлгочлаа шүү дээ бүгдээрээ. Яагаад энэ студ дээр гал тавьсан бэ гэдэг талаар нь ярилцъя заяа. За яг энэ одоо Shinji гэр нь өсөж томрохын ирээр те ингээд 2016 оноос хойш ер нь ингээд 2016 он ч гэлтгүй ер нь 2009 оноос хойш энэ одоо Kyoto Animation студ нь болохоор ийм нэг тийм аниме тэмцээн зохиодог байсан, зохиолын тэмцээн зохиодог байсан. Тэр нь болохоор маш том юм шагналын сантай тэмцээн байсан байгаа байхгүй юу? Тэр ингээд шагналын сангаас гадна тэр одоо ингээд аниме ингээд хэрвээ тэр хүн Азтай байх юм бол хэвлэгдээд мангагаар хэвлэгдээд аниме болж гардаг. Тэгээ ер нь үлчшөө олон тийм том боломжуудын эзэн болог тийм тэмцээн байдаг байсан юм байна л та. За тэр тэмцээн рүү Shinji Ito ч гэсэндээ ингээд айгүй тийм одоо
юунуудаа идэвхтэйгээр юм өөрийнхөө аниме зохиолуудыг ингээд явуулж эхэлсэн юм байна. 17 оноос хойш ингээд 19 оны хүртэл 3 жилийн хугацаанд ингээд айгүй их идэвхтэйгээр явуулсан ч гэсэндээ яг энэ нь бол үнэхээр амжилт олж чадаагүй. За тэрнээсээ болсон уу? Эсвэл одоо ингээд нөгөө нийгмийн сайх юм одоо эмгэгтэйгээсээ болсон уу? Энэ хүн нь болохоор Шинжи Ито гэдэг энэ хүн нь юу яасан бэ гэхээр ингээд улмал ингээд зан аашны эвдрээд хүмүүстэй ингэж харилцаа болоод бүхэл өдөр чинь хинтэй ч ярихгүй, юу ч хийхгүй, аниме үзэж өнгөрөөдөг болсон байгаа байхгүй юу. Тэгээ ингээд гэрийнхэн ч гэсэндээ ер нь ингээд холбогдоход аюу хэцүү, ингээд зан аашны хувьд аюу ширүүн ингээд түрэмгий болоод байсан болохоор гэрийнхэн хуршууд, найз нөхдүүд нь ингээд үнэнхээр ингээд харьцаж чадахгүй байсан болохоор ингээд баг зайгаа аваад нэг л мэдсэн чинь энэ хүн ингээд ерөөсөө ямар ч тийм нийгмийн харилцаанд орохоо болцсон зөвхөн ингээд аниме үзэж бүх өдрийг ингээд өнгөрөөдөг болсон байгаа байхгүй юу. Тэгээд ингээд бүх өдрийг өнгөрөөдөг байснаасаа болоод энэ хүн ингээд төөрөгдөлд орж эхэлсэн гинэ. Одоо тэр нь болохоор яг юу болсон бэ гэхээр одоо ингээд үзэж байгаа ингээд аниминууд нь ингээд нэг л тотон санагдаад ингээд өөрөө тэрний зохиолыг нь бичсэн юм шиг ингээд өөрөө тэр анимыг хийсэн юм шиг санагдаад ингээд юм жоохон төөрөгдөлд орж эхлээд тэгэнгүүтээ ингээд яасан гэхээр ингээд Kyoto Animation студийнхэн руу ингээд тэд нар ингээд миний юуг хулгайлаад байна. Ингээд аниме зохиолуудыг ингээд явуулсан бүтээлүүдийг маань ингээд хулгайлж өөрсдөндөө ашигтайгаар ингээд шийдэж анименуудаа хийгээд байна гэж өөрөө ингэж толгоон дотроо ургуулад ингээд жоохон хийсвэрээр төсөөлж хэлсэн байгаа байхгүй юу. Тэр нь ингээд бүр өдрө хоног ирэх тусам ингээд өөртөө бүр үнэхээр итгүүлсэн болохоор үнэн бодиттой санагдаж эхэлсэн гэд тэгж байгаамаа. За ийм одоо ингээд сэтгэлдээ болсноос хойш энэ хүн нь болохоор Шинжи гэдэг энэ хүн нь болохоор Kyoto Animation студийн ингээд бүх ажилчид руу яг ингээд мэйл явуулсан гэдэг тэгж аахгүй ингээд нэг өглөө босоод ирсэн чинь бүх ажилчдынх нь ингээд утсанд нь ингээд мэйл ирсэн байсан гэдэг тэгж аахгүй шалгасан ч 200 гаруй юм сүрдүүлийн үхтэй юм мэйл байсан заяа бүр хамгийн аимшигтай үгнүүдийг ингээд бичсэн. Би та нарыг ингээд алхахад ингээд харамсах юм байхгүй. Та нарыг ингээд алцсан байхад намайг ингээд өмгөөлөх хүмүүс байгаа. Би бол ингээд шийдсэн хүн мөн гэсэн нэг тиймэрхүү утгатай мэйлүүдийг ингээд бүгд нөрөө нийлгээсэн байгаа байхгүй. Тэгээ энийг ингээд Kyoto Animation студийнхан ингээд мэдчихэд зүгээр өнгөрүүлгүйгээр уулын цагдаад хийсэн заяа. Цагдаад хийсэн ч гэсэндээ цагдаа нар болохоор яг ингээд энэний дагуу мөрдсөн ч ингээд ерөөсөө ямар ч үр дүн төрөөгүй. Ягаад тэгэхээр энэ Шинжи ч юм бас нэг жоохон хөөрхөн ухаантай байгаа байхгүй. Ингээд аниме үзээр агаад нэлийн хөөрхөн хурган ухаан соцсон байгаа байхгүй. Тэгэнгүүтээ ингээд өөрийнхөө ийм нэг явуулсан мэйлүүдийг бүр үнэхээр сайн нууцлж чадсан заяа. Хин гэдгийг бүр олох ямар ч боломжгүйгээр тэгж амар сайн нууцлж чадаад явуулсан болохоор ямар ч ингээд үр дүн хүрээгүй. Тэгээд Kyoto Animation студийнхэн ч гэсэндээ яг тэр үед нь тэгээд за ингээд дахиж тэхгүй байлгүүдээ гээд хайцсан байсан гэд тэгж байгаа заяа. За тэгсэн чинь нэг жирийн л нэгэн амралтын өдөр байсан гэж тэгж байна. За энэ нэг амралтын өдөр ингээд Шинжигийн ингээд хуршин гэртээ ингээд амарч исэн гинэ нэг инженер залуу байдаг гинэ. Тэгээ амарч исэн чинь ингээд Шинжигийн гэрээс амар их чимээ гараад ингээд бүр ингээд байж чадахгүй ингээд амралтынхаа өдөр хүн угсаа амармаар санагдаж байгаа шүү дээ. Тийм багт чинь ерөөсөө амраахааргүй тийм их чимээ гараад харна. Шууд ороод ингээд эхний ээлжинд бол ингээд хүн угсаал юугүй муудалцаад байхыг хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор за ингээд та амир чимээ гаргаад байна. Ингээд жоохон чимээгүй байж болох уу гэсэн чинь нөгөө нэг нийгмийн харилцаанд орохдоо манай Шинжиж айгу муу байгаа шүү дээ. Тэгээд муу байгаа болохоор шууд тэр хүн рүү дайрсан гэдэг жаахгүй. Дайраад шууд ингээд хэлэхгүйгээр хэлээд одоо сүрдүүлээд бүр ингээд тэр хүнийг ингээд шокнд оруулаад ингээд гэрээсээ гаргаа явуулсан гэдэг жаахгүй. Тэгээд шууд нөгөө хүн чинь ямар сонио юм бэ гэд маргааш нь ингээд цагдаа дээр өргөдөл гаргасан ч гэсэндээ маргааш нь гэртээ байгаагүй. За гэртээ байгаагүй хүн хаана байсан бэ гэхээр 2019 оны 7 сар гэдэг жаахгүй. 7 сард яг маргааш нь болохоор Токио руу явцсан байгаа. За Токио руу яваад ингээд нэг буудалд буусан гэдэг жаа. За энэ буудлын камерт болохоор нэг юм улаан хувцастай ингээд шар өмддөж байл одоо ингээд нэг юм төрслөгдсөн гэдэг жаа байхгүй. Ингээд нэг юм камерын нөгөө нэг юугаар ингээд CCTV гэдэг нэг аюулгүй камерад ингээд ажиллаж штэ нэг улгаач сэргийлэхэд тэр камерт нь ингээд тэр хүн ингээд өртөөд ингээд явж исэн гэдэг жаахгүй нөө буудсан буудлын камерт нь за энийг сайн анхаарал авчий заяа бүгдээрээ. За тэгээд энэ камерт нь өрцсөн гэдэг байна. Эннийхэн дараа нь болохоор ингээд яг маргааш нь болохоор ингээд нэг юм бас камерт бичигдсэн байхгүй. Тэр нь болохоор яг буудлын хажуугийн интернет кафеийн камерт нь бичигдсэн гэдэг жаахгүй. Яг яаж бичигдсэн бэ гэсэн чинь нэг юм төмөр тэрэг дүрссэн ингээд явж байгаагаар бичигдсэн байхгүй. Тэгээ явж явах үедээ ингээд бүхэл бүтэн ингээд бензин колонкоос 10 болонгаа завцсан ингээд
одоо ингээд буудлаасаа гараад ингээд Kyoto Animation студийн зүг рүү яваад шүнжэнгөө яг тэмцээ ингээд хүмүүсийг ингээд харуулдаад хонсон байгаа даахгүй юу. Ингээд хин гарч ирж гэн яаж нээж гэн гэд бүхэл бүтэн шүнийн турш ингээд зүгээр л ингээд өөрсдөндөө ямар ч хамааралгүй хүмүүсийг тагнаад ингээд хонсон гэж тэгж байгаа байхгүй юу. Шинжээ гэдэг хүн нь. За ингээд хонсон юм байна. За тэгэнгүүтээ за маргааш өглөөнийх нь болохоор яг тэрнийх нь маргааш өглөө ер нь бол 3 өдрийн дараа гэсэн үг байхгүй юу. За 3 өдрийн дараа яг нөгөө Kyoto Animation студийн ингээд өөдөнд нь нөгөө нэг шинжи чинь хонцсон байгаа штэ. Тэгсэн чинь өглөөний яг 10 цаг 30 минутанд Kyoto Animation студи дээр 70 гаруй хүн заяа 70 гаруй хүн ингээд ажиллаа хийгээд байж ах үед нь шууд ингээд дайраад ороод ирсэн гэж байгаа байхгүй юу. Гаднаас дайрж орж ирэнгүүтээ ингээд шанахтаа ингээд бензин бэрсэн заяа. Ингээд шууд бүгдийг ингээд цацснаа энэ студид байгаа хүмүүсийг одоо бүгдийг чинь та нар бүгдийг чинь би ингээд 10 секундэд шатааж алах болно гэд хэлсэн заяа. Тэгээ шууд ингээд галаа тавьсан чинь өөрөө яг нэг тэр гал төмөртөө өртөөд гал тавьж авах үедээ бэртэл аваад ухаан алдаад унтсан заяа. Төлөвлөгөө нь жоохон буруугаар эргэсэн л байгаа даа байхгүй юу. Тэгээ ухаан алдаж унаад арай гэж сэрээд ингээд гарсан заяа. Яг нэг тийм нэг хэдхэн секунд л муужирч унсан юм шиг байгаа заяа. За тэгээд тэгсэн чинь 10 секундын дотор ингээд байшингийн тэр одоо ийм хоёр давхар одоо ингээд барилгын хоёр давхар нь тэр чигээр ингээд бүхэлдээ ингээд ирчиг аваад маш хурдан ингээд шатаж эхэлсэн заяа. Ерөөсөө ингээд хоёр давхраас ингээд дээшээ ингээд бас гал ингээд маш түргэн ингэж ингээд ховолцож хасаж эхэлсэн. За тэгэхэд энэ шинжээ нь болохоор ингээд арай гэж ухаан ороод гарц зүхтаж шатсан гэсэндээ ингээд Kyoto Animation студийн ингээд хоёр ингээд ажилчин нь тэр хүнийг таниад ингээд бүгэн гадаа ингээд бужигнсан байхад нь таниад цагдаа нарт хэлээд баривчилж авсан байгаа байхгүй. Тэгээ яг ингээд авах үед нь ингээд тэр шинжи болохоор ингэж хашгирсан байгаамаа. Юу гэж хашгирсан гэхээрээ тэд нар миний ажлыг хулгайлсан. Тийм болохоор би энэ компани ерөнхийлөгчтэй уулзах хүсэж байна гэж хашгирсан байгаа байхгүй. Хашгирсан үед болохоор ингээд тэнд байсан 36 хүн заяа ам ирсэн. Ер нь бол ингээд шууд ингээд газар дээрээ ингээд маш хүнд зэргийн түлэгдэлд аваад ингээд нас орсон. Харин ингээд 30 хүн болохоор маш хүнд 3 дугаар зэргийн ингээд түлэгдэл гэж байгаа байхгүй. 4 дугаар зэрэг ингээд түлэгдэлт ингээд 4 зэрэг байдаг гинэ. Тэгэнгүүт 4 дугаар зэрэг нь болохоор хамгийн хүнд бүр ингээд ямар ч юм юу болохгүйгээр ингээд одоо аварж болохгүйгээр ингээд хар нуран болоод баг ингээд мууми шиг болохыг хэлдэг. 3 дугаар зэрэг гэхээр ингээд ер нь бүхэл бие ингээд түлэгдэлтэй ингээд маш хүнд зэргийн бүр нэг ингээд арьсан хаталтцсан хүмүүс өд штэ. Тим зэрэгтэй болтлоо ингээд түлэгцэн гэдэг жаахгүй. Өөрөө ч гэсэн ер нь бол 3 дугаар зэргийн түлэгдэлтэй болсон юм билээ. Тим болтлоо ингээд түлэгцэн. Ингээд гал командын хүмүүс ингээд маш ингээд эрчимтэй ажиллаж байсан ч гэсэндээ яг тийм ажиллаж байсан хүмүүсийг бол аврах найдвар өнөрхөндөө үнэхэрийн боломжгүй болчихсон. Зүгээр л галыг яг тэр барилгаас хэтрүүлээд хажуугийн барилга руу оруулахгүйгээр улам дээшээ ирчийг нь агуулахгүйгээр байлгах зорилготой болчихсон ингээд ажиллаж исэн. Гэхдээ гал командын хүмүүс бол маш чадварлагаар ингээд ажилласан гэдэг яг тиймсэн хүмүүс нь бас ингээд ярилцсан юм байлээ. За шинжи одоо гэдэг хүн нь болохоор ингээд цагдаад баригдсан гэдэг жаа штэ. Цагдаа нар тэгвэл тэр хүнийг ингээд яг тэр үед нь барай шууд ингээд шорон цээчих ингээд боломж ингээд уул нь байгаад байхгүй. Ягаад гэхээр хангалттай нотлох баримт байгаа. За нэгдүгээр нотлох баримт нь болохоор яг тэр хүнийг ингээд харсан гэгчүүд байгаа юм. Хоёрдугаар нотлох баримт нь болохоор яг тэр хүнийг нэгжих үед ингээд хүүтэн ингээд мис гарч ирсэн гэж байгаа байхгүй. 6 төрлийн хутаг гарч ирсэн заяа. Тэр хүний биенээс нь аимшигтай олон ингээд хутаг гарч ирсэн. Одоо ер нь бол ингэсэн л гэсэн үг л дээ. Түүмэр тавьж чадахгүй бол тэнд байгаа хүмүүсийг ер нь бол шууд хутгалаад алнаа л гэсэн бодолтой байсан тийм хүн байгаа даа байхгүй юу. Амар тэнэг агаад ингээд өөрийнхөө ингээд бүтлгүү залгүй амьдралд ингээд хин нэг ингээд буруутгадаг. Та нар ерөөсө тэгдгүүстэй тий. Тэгж болохгүй шүү. Хизээч болохгүй. Зүгээр азгүй амьтад л гоншгонд шүү заяа. Тэрийг маш сайн санаж аваарай. Муу азгүй амьтан чинь ингэсэн байгаа байхгүй. Яг ингээд баригдах үедээ тийм ер нь нотлох баримтуудтай байсан заяа. Гэхдээ ингээд шууд бүр мөсөн ингээд цагдаа нар ингээд баримтлаад авч явах боломжгүй байсан. Ягаад гэхээр нөгөө баримтлагаа хийгдэж явах явцад тэр хүн өөрөө ингээд дахиад ухаан самуураад ингээд угаасаа амар хүн зэргийн түлэгдэлтэй байгаа болохоор шууд ухаалцсан. Биеийн байдал нь хүнд байсан заяа. Тэгээд тэр муу навшиг бол зүгээр тэнд нь ингээд хаяад үхэг гэд орхичмаар байгаа штэ. Гэхдээ тэр хүнээс ер нь яг яагаад гал тавьсан те ямар шалтгааны улмаас иймэрхүү юм хийсэн гэдгийг ингэж өлтшөө дэлгэрэнгүй асууж байцаалд авч яг ингээд зохих ёсных нь яаж шийтгэлийг хуулийн дагуу хүлээлгэхийн тулд
ингээд Япончууд ер нь бол ингээд имжилсэн байгаа даа байхгүй юу? Ингээд Япон улсын одоо ингээд ард иргэд болон ингээд сайд нар имжилсэн гэдэг байгаа байхгүй юу? Ингээд сайд нар ч гэж тэ ер нь ингээд Японыхан ингээд цагдаагийн газрынхан болон эмнэлгийн албан тушаалтай эмчнэр ингээд имжилсэн гэдэг байгаа байхгүй юу? Энэ шинжийг эмчилгээний хавцад болохоор ингээд маш хүнд ингээд түлэгдэлтийн зэрэгтэй болохоор арьс шилжүүлэн суулгах хэрэгтэй болсон. Гэхдээ энэ шинжид угаасаа тийм нүгэлтэй юм хийсэн хүнд яаж ч алдахгүй тийм. Ямар ч арьсны донор олдоогүй заяа ингээд арьсны донор хийх хүмүүс нь ингээд бүгдээрээ ингээд татгалцсан заяа. Би энэ гайд зүгээр ингээд өөрийнхөө арьсыг өгмөөргүй байна. Энэ бол зүгээр нүгэлтэй чөтгөр гэж ингээд үтсэн байхгүй. Тийм болохоор ингээд яах аргагүй хүрээд тэр хүнд ингээд дэлхийн одоо ингээд дэлхийд ч гэхгүй ер нь хамгийн анхны хиймэл арьс шилжүүлэн суулгасан эрэгтэй хүн болгосон гэх юм уу. Одоо ингээд хиймэл арьсыг ингээд бүхэл биед нь ингээд шилжүүлэн суулгасан заяа. Тэр шинжи ялбад ингээд бүгдэнд нь ингээд биед нь ингээд хиймэл арьс ингээд суулгаад ингээд яасан. Олон сарын турш ингээд одоо ингээд эмчилгээ хийгээд ашгүй нэг юм амь холд наснаас нь холуур болоод тэр хүн ингээд маш тийм одоо ингээд ер нь бол амьдрах баталгаатай болж эхлэх үед нь ингээд шууд ингээд шүүх хуралд нь оруулаад эхэлсэн. За шүүх хуралд ороод ингээд шууд одоо баг тэр хүн ингээд ял өгөөд явуулчих боломжтой байх ч гэсэндээ явуулж чадаагүй. Яагаад гэхээр нөгөө цар тахал гэж нөгөө коронавирус гэдэг нэг юм гараад ирсэн. Тэгээ тийм болохоор ингээд шүүх хурал нь маш удаанаар ингээд сунжраал үргэлжлээлсэн. Үргэлжилж жагаад саяхан ингээд одоо ингээд 25 онд ингээд шүүх хурлын шийдвэр гарсан гинэ. За шүүх хурлын шийдвэр нь яг яаж гарсан бэ гэдэг талаар нь ярилцъя. Шүүх хурлын шийдвэр дээр болохоор яг угаасаа баталгаатай нотлогоотой ингээд хэрэг хийсэн ойлгомжтой болохоор шууд цаазын ял болох дээд ялыг авсан Японоос. Гэхдээ энэ хүний өмгөөлөгч нар давж заалтна гэсэн заяа. Яагаад тэгэхээр энэ хүн нь яг юм юу хийхтэй ингээд одоо нөгөө сэтгэл зүйн хувьд эрүүл биш болохоор ингээд өөрийнхөө үүрэг одоо ингээд нөгөө нэг хариуцлагыг ухамсарлаж чадахгүй гэсэн үүднээс энэ хүнийг ингээд цаазаар авч болохгүй гэсэн тийм дүгнэлттэй. Ер нь сэтгцэн эмэгтэй болохоор энэ хүнийг саазаар авч болохгүй гэдэг. Энэ ихтэй надад амар тэнийгсэн гэсэн заяа. Тэгээд дав цаалтгаар болсон гэдэг ч аахгүй. Гэтэ бүр үнэн тэнэг байгаас тээ. Зүгээр ингээд ял хийсэн, гэмт хэрэг хийсэн. Тийм болохоор сэтгцэн өвчтөж байсан зохих хариуцлага хүлээх хэрэгтэй шүү дээ. Хин ч гэсэн ингээд хийсэн хэрэгийнхаа хариуцлагыг хүлээхгүй бол энэ нийгэм чинь бүр юу аж тусгам юм тийм үстэй. Тийм багт чинь зүгээр ингээд давц цаалтан ч гэх шиг ёо. Гэтэ энэ өмгөөлөгч нарын л ажил юм л даа л гэж бодсон доо. Шүүх хурал нь ингээд шийдэгдсэн юм байна. Одоо ингээд давж заалтна гэдээ ер нь өөрөө яриад байгаа. Гэхдээ ер нь бол цаазын ял авах нь тодорхой болсон. Тэгээд цаазын ялаа аваад ер нь үхээсэй ч гэж би бодож байна. Ягаад гэхээр иймэрхүү хорвоод новшийн амьтад амьдраад байх хэрэг үнэхээр юм байхгүй. Тэмстэй. Тэнгүүд Kyoto Animation студийнхны зүгээс болохоор яг энэ хэрэгээс болоод маш ингээд их хохирол авсан. Тийм болохоор ингээд ханивинаас нээгээд энэ одоо ослын улмаас өнгөрсөндөө ингээ халтлагын улмаас өнгөрсөн хүмүүс болон түлэгдсэн тэг ингээд бэртэл авсан хүмүүс зориулаад ингээд нүхэн төлбөр ингээд олгож эхэлсэн юм байлээ. За тэгээд бас ингээд нөгөө байраа бас ингээд маш ингээд эрчимтэйгээр ингээд засвар хийгээд ингээд явж байгаа. Гэхдээ ингээд үйл ажиллагаа нь бол аниме гаргах үйл ажиллагаа нь бол маш хэвнээрээ явагдаж байгаа гэд тэгсэн мэлээ. Гэхдээ бол энэ бол Японы түүхэнд хамгийн том хэрэгүүдийн нэг болсон. Яагаад тэгэхээр ингээд Японд болохоор алгын гэмт хэрэг айгүй баг гардаг гэд тэгсэн байгаа байхгүй юу? 16 оны судалгаа гарсан баха. Би яг одоо 25 оных нь харж амжаагүй заяа. 16 оны судалгаагаар хэдэн хувь нь гэсэн байсан байд 100 хүн тутмын 0.3 гэсэн мэлөө 0.3% нь л ийм одоо ийм хүн амны хэрэгээр ингэж өнгөрсөн ч юм уу тийм халдлага дурдсан байдаг гэж тэгсэн байсан байхгүй юу. Тэгэхээр маш бага гардгаал гэсэн үг байгаа байхгүй юу. Тийм багт ч бүр ингэж нэг доор бүр ингэж 30 хэдэн хүнийг ингэж цааш нь харуулад тэгээд 30 хэдэн хүнийг дахиж ингэж амьдрахад ер нь бол маш төвөгтэй байдал руу шилжүүлсэн байгаа байхгүй. Гэтэ ингээд өөрөө ч гэсэндээ бас нэлээд эрэмдэг болсон. Ингээд шүүх хурлын үеэр гэхэд тэрэгцэртэй ингэж ирж шүүх хуралдаа оролцсон. Бас ингээ өөрийнхөө бурууг хүлээсэн, хүмүүсээс уучлалтгүйсэн. Гэтэ ингээд уучлалтгуйлаа гэд яах вэ тийм үстэй. Амар тэнэг байгаа байхгүй юу? Им уучлалтгүйгаад ингээ уучлах хэрэг үнэхээр юм биш гэдгийг ингээд ойлгох тийм ухамсар энэ хүнд байхгүй байгаа байхгүй. Хэдий сэтгцэн өвчтөж гэсэндээ энэ хүнийг ингэж болохгүй шүү дээ. Тэгээ ар гэрийнхэн ч гэсэндээ ингээ харьцахад хэцүү байна гэдээ энэ хүнийг ингээ хаяхад бас амар тэнэг байгаа байхгүй.
зүгээр л энэ хүнтэй амар тийм тулж ярилцаад ингээд харилцаад имчилгээнд явуулах хэрэгтэй байсан байгаа байхгүй юу. За нэг ийм хэрэг бас юм байна. Тэгээд энэ Kyoto Animation студийн хувьд амар тийм том гар цохирол болсон. Японд ч гэсэн айгүй том гар цохирол болсон гээд нэг тийм ихэрхүү юм болсон байна лээ. За жоохон стресстэй ярьчих шиг боллоо. Угсаа ингээд нэг тийм Аяамын нэг тийм маллагын хэрэг гэхээр жоохон ингээд дотор энгүүцээд идэг. Тэгээд энэ хэрэг дээр ч гэсэндээ амар ярмааргүй байсан ч гэсэндээ аниме ертөнцид болсон амар том мэдээллүүдийн нэг болохоор ярихаас өөр аргагүй байсан болохоор та нартай хүрэх зорилгоор ярьсан шүү. За тэгээд бүгдээрээ видео маань таалагдсан бол лайка дараад subscribe хийгээрэй. За ингээд Аяамын дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Та нартай бүгдэнд нь хайртай шүү. Хөрхөн ухаантай байгаа байхгүй ингээд хөрхөн хурган ухаан суудсан байгаа байхгүй хурган ухаантай болсон